эрчим хүчний салбар эдийн засгийн хямралд орсног бол үнэн. Гэхдээ үнийг баг байлгах төрийн зохицуултаас болж орсон гэдэг бол маш өрөөсгөл бодол. Эрчим хүчний салбарт маш том хулгай байна. Энэ хулгайгаас үүдэлтэй хохирол хямралыг эрчим хүчний сая үнийг нэмснээр төлөөдөө штэ. Тэгэхээр бидний байр суурь юу байсан бэ гэхээр эхлээд энэ хулгайтайгаа тэмцээ. Дараа нь энэ үнийхээ асуудлыг яриалгдаг байр суурь байсан. За ингээд эрчим хүчний үн нэмсэн. Инфляц 1.5-аар нэмэгдсэн. За энэ одоо үн чинь өнөөдрийн байдлаар инфляц 9%. За ингээд удахгүй цагаан сар бол хүнсний бараа бүтээгдэхүүний үн нэмэгддэг. За ингээд барилгын болон уулуурхай үйлдвэрлэлийн идэхгүй сезон эхэлсэн. Нэг 4 сарын 25-аас эхлэх баг. Иргэдийн орлого бол эрс буурчихсан. Тэгэхээр эн чинь инфляцийг бас нэлээд өдөөж өгнө. Инфляц бол энэ өнгөрсөн төсвийн тухай хуулийг хилцэж байхад би мэддэгч л байсан. Инфляц бол тун удахгүй 2 тоонд хүрнэ. 13-аас 15 хүрнэ гэд мэддэгчсэн. Энэ одоо бодит байдал болоод явж шít. Тэгээд энэ төрийн бүч зохицуулалтын хувьд гэсэн эрчим хүчний яам буюу бодлого тодорхойлох бэлгийн яамд байсаар байтал дор чандын дэргэд өөрт нь хариуцуулаад эрчим хүчний реформ хийх үндэсний хор очилүүдээ тий. Ингээд юм давхцсан бүтц гаргаал тэр нь одоо 10 тэрбум төгрөгийн одоо төсөвтөө ийм завхарлууд их байгаад байна л да.